Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Явуулын эмч нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараа бид Happy Heritage оншилгооны төв дээрээс хүргэж байгаа. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид хэвлийн 4D яхаг бол та бүхэндээ оншилж үзүүлэх болно. Ингээд манай энэ удаагийн нэвтрүүлэгт оролцох хоёр зочноо хайж алцгаая. Сайн байна та. Сайн байна. За жид телевизээс бэлтгэн хүргэдэг явуулын эмчгийн нэвтрүүлэг байдаг. За энэ нэвтрүүлэгтээ бид нар болохоор за иргэдийгээ болохоор урьж оролцуулаад оншилгоо шинжилгээнд бол хамрагдуулдаг байгаа. Тэгэхээр манайх энэ удаагийн нэвтрүүлгээр хэвлийн 4D яхаг бол оруулна. Тэгэхээр та манай нэвтрүүлэгт ороод хэвлийн 4D яхаг орохыг зөвшөөрж гинэ үү гэж асууж танд ирсэн. За зөвшөөрч байна. Явуулын эмч нэвтрүүлэг маань Happy Heritage оншилгооны төв дээрээс та бүхэн дээрээ хүрж байгаа билээ. Ингээд өнөөдрийнхөө дугаараар бид за Happy Heritage оншилгооны төвийн хэвлийн 4D яхагаар бол нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байгаа. Ингээд бид Happy Heritage оншилгооны төвийн дүрс оншилгооны эмч за Бадам гэрэлтэй уулзаад байгаа юм а. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэн зөвхөн энэ өдрийн мэнд хүргэе. За манай нэвтрүүлэг Happy Heritage оншилгооны төв дээрээс та бүхэнд хүрж байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид за 4D яхаг бол та бүхэнтэй танилцуулах гэж байна. Ингээд бид Happy Heritage оншилгооны төвийн дүрс оншилгооны эмч за Бадам гэрэлтэй уулзаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн хоёулангийнх нь нэвтрүүлгийн сэдэв бол одоо 4D яхаа тий. Тэгэхээр одоо Happy Heritage оншилгооны төвийн энэ 4D яхааны давуу тал нь юу вэ? За бусад эмнэлгүүдтэй харьцуулахад За манайх бол үйлчлэгэндээ Алоко маркийн 4D яхаг одоо ашигладаг байгаа. За тэгэхээр өөр нь бол хүмүүс 2D яхаг, 3D яхаг, 4D яхаг, бүр 5D яхаг ямар ялгаатай юм бэ гэд бас тэр талаар бас сайн ойлголтгүй байж магадгүй. 2D яхаг гэдэг нь 2 хэмжээст, 3D яхаг гэдэг нь 3 хэмжээст буюу дээрээс, урдаас, хажуу талаас 3 хэмжээст гарна гэсэн үг. За 4D яхаг гэдэг нь болохоор тухайн эргэтнийг 3 хэмжээсээр гаргахаас гадна тухайн эргэтний физиологийн үйл ажиллагааг цаг хугацаанд нь бас хамт уялдаатайгаар ингэж явахад харахыг хэлж байгаа маа. Тэгэхээр манайх 4D яхагаар бол бамбай яхаа, за зүрхний яхаа, за хөвлийн яхаа, үржлийн эрхтний яхаануудыг ерөөхдөө оншилж хэмжилж байгаа. За манай эмнэлгийн гол давуу тал гэх юм бол ер нь бол манай Монголын эрүүл мэндийн салбарт өршлөн сэргийлэл гэдэг зүйл манай л орхигдсон байна. Тэр тал дээр манайх илүү одоо нэг хавдар байлаа гэхэд эрт үедээ онцлох зорилготой. За хавдаргүй хүн байлаа гэхэд тухайн хүнийг эрүүл байна гэдгийг онцлоод за энэ эрүүл байдлаа хадгалахын тулд яах вэ гэдэг талаар зөвлөгөө өгдөг ч юм уу те. Улсын эмнэлгүүд маань бол дандаа нөгөө эмгэгтэй хүмүүс очиж ороод ачаал нэгтцэн өршлөн сэргийлэх гэдэг маань орхигдчиход байгаа. Тэгэхээр манай эмнэлэг бол манай онцлогооны төв маань бол энэ тал дээр илүү их одоо улс орондоо хувь нэмэр оруулах гэсэн зорилгоор одоо ажиллаж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа маа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгтээ бид нар одоо иргэдийнхаа хэвлийн яхааг нь бол өнөөдөр харна тий. Тэгэхээр хэвлийн одоо 4D яхаад харуулахдаа иргэд маань юун дээр анхаарч ирэх ёстой гэдэг юм бас алддаг тэр зүйл нь юу гэдэг юм болоо. За хэвлээ яхаа гэхээр ерөнхийдөө хүмүүс одоо ингээл за юм идэхгүй гэдэг бол мэдээд байдаг, өлөн гэдэг юм ойлголтыг бол мэдээд байдаг. Тэгэхээр юм идэхгүй өлөн гэдэгт маань болохоор уусч уухгүй ирэх хэрэгтэй байхгүй. Яагаад вэ гэхээр ходоодонд ингээл ямар нэгэн зүйл уус ч юм уу, хоол ч юм уу ямар нэгэн зүйл ороход тэнд байгаа рецептор цочроод тэрний нөлөөгөөр цусны хүүдийн маань агшилт өгж байдаг байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээний агшилт өгөөл ирэхээр илэрхий том хэмжээний өөрчлөлт ч юм уу, чулуу, полипл харагдахаас жижиг хэмжээний эсрэг чулуу ч юм уу те жижигхэн нуулаас одоо полипод маань харах онцлогдох боломжгүй болчихдог байхгүй. Тэгэхээр өлөн гэдэг ойлголтын дээр ерөөсөө уусч уухгүй хэрэгтэй. Зарим хүмүүс маань ус уугаагүй гэхдээ богч ажилдсан гэдэг. Хамны хүндий гэдэг маань өөрөө хоол боловсруулах эрхтний хамгийн ихний зам. Тэгэхээр тэндээс л ингээ рецептор цочроод эхлэх юм бол рефлексээрээ цусны үдэ агшдаг. Зарим нэг мэдрэг хүмүүс бол бүр өглөө босоод шүдээ угаахад хүртэл цусны үдэ агшдаг байхгүй. Тэгэхээр тэр тал дээр анхаарах хэрэгтэй нэгдүгээрт. За хоёрдугаар талаараа үржлийн эрхтээ харж байна. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ерөөсөө давсаг дүүрэн шээстэй бид нар ингээд тэр хэсэгт цонх үүсгэж байж баримжаа авч умайн дайврууд за төрөг булчирхайг хардаг байхгүй. Гэхэд хүмүүс ерөөсөө ямар ч шээсгүй би засцсан ингээд орж ирдэг. Тэгэхээр одоо хөвлийгээр эхоогоор ингээд бүрэн онцлуулмаар байдаг. Тэгсэн мөртлөө өөрсдөө шаардлага хангахгүй ирж байгаа учраас биднээс шалтгааллахгүй тухайн хувь хүнээс шалтгаалдаг зүйлээс болоод ингээд дутуу үзлэг хийх юм тохиолдлууд гардаг. Тэгэхээр тэн дээр маш сайн анхаарч ирээсэй гэж юу нь бол
хэлмээр байна. Иргэдийн дунд нэг ийм яриа аваад байдаг шүү дээ. 3 сард нэг удаа бол нээхад харуулах хэрэгтэй байдаг. Ойр ойрхон харуулах юм бол одоо хүний бид сөрөг нөлөөтэй байдаг ч юм уу. Энэ яг үнэн юм болов? Энэ бол ерөөсөө буруу ташаа ойлголт. Ямар ч тийм байхгүй. Шаардлагатай байх юм бол өнөөдөр харлаа гэхэд маргааш дахиад харъя гэж болно. За жишээлх юм бол за одоо энэ хүний давсаг тий үржлийн эрхнийг үнэлжлээ. Давсаг жишээс үлдэж гэнэ үгүй юу гэдэг шалгыг ихтэй. За биз чадраа дахиад харъя. Ерөөсөө 3 минутын дараа ч үзлэг хийх боломжтой. Ерөөсөө ямар ч хоргүй. Ер нь дээр үеэс нөх хит тавиа гэдэг маань хүнд бас тодорхой хэмжээний хор үзүүлж магадгүй гэсэн юм ойлголт байдаг байсан. Гэхдээ сүүлийн үеийн судалгаануудаар бол ямар ч тийм хор нөлөө байхгүй. Хүний бие эдс нэг тодорхой хэмжээний багахан дулааныг үүсгэж юм байна гэдгийг бол тогтоосон. Тэр дулаан бол ямар ч хоргүй. Тийм учраас бид нар ерөөсөө хүүхэд байхаас нь эхлээд бүр ихийнхээ хөвлий дуураг байхаас нь хүртэл эхлээд хөвлий одоо нээхүүгээр хараад уншилдаг болсон шүү дээ. Тэгэхээр ямар ч хор нөлөө байхгүй гэж ойлгож байна. Тэгэхээр энэ 4D-ийнхаагаар одоо ямар өвчлөлүүдийг мэдэх боломжтой байд юм бэ? 4D бол ерөөсөл одоо ингээл ер нь эхоогоор хардаг бүх юмыг л харах боломжтой. Харин би түрүү хэлсэнтэй физиологийн үйл ажиллагааг цаг хугацаанд нэмэлт боломжийг өгдөг гэдэг. Манай эмнэлэгт болохоор бамбай эхо, зүрхний эхо, хөвлийн эхо, үржлийн эрхний эхонуудыг одоо түлхүү харж байгаа. Тэгэхээр одоо хөвлийн эхоогоор жишээ нь юу үнэлт юм бэ гэхээр дандаа цудлаг эрхнүүдийг үнэлдэг. За үүнд элэгний янз бүрийн өрөвсөл, голомтод эмгэгүүд байна уугүй тий, нойр булчирхай өрөвсөл, за тэгээ хоёр бөөр, за дэлүү байна, цусны хүүдий байна. Эдгээрийг бол уншилдаг гэсэн үг. За ингээ мэдээлэл өгсөнд баярлалаа. Хоёулаа ингээд үзлэгтээ орцгоо. За тийм. За сайн байна уу та? За та өдөр одоо 4D эхоогоор таны хөвлийн 5 цул эрхтнийг үнэлэх гэж байна. За таны талаас хөвлийн талаас өвдөж зориулах юм байгаа юу танд? Энэ авир нь өвдөж. Энэ хавар нь өвддөг. Яаж өвдөхөө? Халуун орвиж төөнөрч өвдгүү, хатгуулах уу? Тэгээ нуруу чигээр өвдөд. Юу хооллолтой холбоотой юу? Юм идсний дараа ч юм уу, юм идэхгүй удаан байгаад хахаар өвдөх ч юм уу, тэр талын зөвөр байдаг уу? Үгүй юу, хооллолтой холбоогүй л өвдөдөг үү тий? За хамгийн сүүлд хизээ яхад харуулсан бэ? За удаж байгаа хаа. Удаж байгаа юу? Бараг мартцсан уу? Тулж байгаарай та. Гараа хуйлаа биеийнхаа дагуу байрлуулчих. За нойр булчирхайг би үнэлж байна. За нойр булчирхай бол ерөнхийдөө бүтцийн хувьд бол хэвийн. За хэмжээ дамжааны хувьд бол их томорсон жижигэрсэн юм бол харагдахгүй байна. Эхо ойл нь бол хэвийн байх шүү заяа. За би бол танд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд би бол таны одоо түрүүний хэлсэн 5 цул эрхтний маань зөвхөн бүтцийг үнэлж байгаа. Харагдах байдлыг үнэлж байгаа гэсэн. Тэгэхээр үйл ажиллагааны түвшинд өөрчлөлт явж байгааг бол үүсэхгүй. Тэрийг бол лаборатори шинжилгээгээр уншилтын. Ялангуяа нойр булчирхааны хувьд бол биохимийн шинжилгээ өгөх хэрэгтэй гэдэг шүү заяа. За харахад нойр булчирхай нь бол хэвийн харагдаж байна. За одоо хоёлаа цусны хүүдийг үнэлнэ. За гидсээ жоохон хүүс рүүгээд том болгоод өгөөрэй. Болж гэн сайн байна. Гидсээ нэг хөдөлгөлгүй хэвийн амьсгалж байгаарай заяа. За цусны хүүдийн маань илэрхий харагдах том чулуу, ургацаг ямар нэгэн голомтод өөрчлөлт байхгүй. Гэхдээ их бие эсгэрээ нугларсан байна. Тэгэхээр ерөөхдөө та хооллолтын байдал, цусны урсгалын байдал жоохон буруу байгаад байна гэсэн. Өглөө ажилдаа яраад өлөн гардггүй. Тэр асуудал маань ер нь бол цус гэдэг бодис маань цусны хүүдэд удаан хуримтлагдах шалтгаан болж байгаа хгүй. Тэгэхээр цусны хүүдийг гэдэг маань ерөөхдөө доошоо харсан нэг тийм уут маягийн зүйл байх нэ. Гэтэл энэ уут маягийн зүйлд одоо тодорхой хугацаанд агуулгадж явах хэрэгтэй цус гэдэг бодис маань маш удаан хугацаагаар хуримтлагдаад тэгээд хэмжээгээрээ цусны хүүдийн маань сунаад тэгсээр хагаад ингээд нугларал гэдэг юм үүсчдэг байхгүй. Тэгэхээр таны цусны хүүдий бол нугларсан байна. Тэгэхээр хоёлаа хоолтон дээр жоохон анхаарнаа. Өглөө ерөөсөө өлөө явахгүй заяа. Ойрхон айл болох баг багаар идэх юм бол энэ нугларал бол танд нэг тийм амар асуудал үүсэхгүй заяа. За тэгээд цусны өрхий цоргыг бол хэмжиж үзлээ. Хэмжээ нь бол хэвэн байна. Өргөсөн алга байна. За үүдэн вэний голч муу адил өргөсөөгүй хэвэн байна шүү заяа. За одоо хоёлаа илэгнийхээ бүтцийг үнэлнэ. За илэг маань болохоор баруун, зүүн, сүүл дэлбэн гэсэн 3 том хэсэгт хувааж үздэг. За бид нар ямар нэгэн голомтод өөрчлөлтийг байршлаар нь тодорхойлохын тулд 8 жижиг сегмент болгож үздэг шүү. За баг зэрэг илэгний эхо хоолт нь жоохон ихссэн талтай юм байна. Гэтэ гайгүй. Тийм ноцтой юм бол биш шүү заяа. За зүүн дэлбэнгийнх нь одоо хэмжээг явна. Зүүн дэлбэн нь бол 6 см хүртэлх хэмжээтэй байх ёстой. За таны зүүн дэлбэн 4.6 та хэвэн биш үү заяа. Танд бол бөөр өвдөх зөөр байдгүй. Өвдөд нуруугаар өвдөд. Нуруугаар нь өвдөд байгаа юу?
Гэхдээ та ганцхан эгоод харуулад за болчлоо гэж болохгүй. Одоо хоёлаа үйл ажиллагааг нь үнэлэхийн тулд биохимийн шинжилгээ, шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг шүү. За. Тэгэхээр та энэ бас дүгнэлт өгөх шинжилгээнүүдэд давхар өгөөрэй заяа. Тэгэх юм бол бүр илүү сайн уншлан зүүн талын бүр бол бүр илүү хөвддөг маягийн аян цэр төвшинцэр нэлээд сэрэгцсэн дүү харагдаж байна шүү заяа. Аян цэр төвшинцэр паренхимийн ялгарл жоох муутай харагдаж байна. Хэмжээний хувьд бол томорсон жижигэрсэн юм бол байхгүй байна за. Тэгэхээр хоёулаа бөөрэ хамгаалахын тулд ер нь бол шингийн муух хүмүүс сайн л да. Гэхдээ оройн 16 цагаас хойш уух шингэнэ битгий их зэрэглээ шингийн муугаараа заа. Тэгэхээр бөөрөнд нь хамгийн их ачаал болтой шүү за. Тэгэхээр 16 цагаас хойш хангаад гэртээ байгаад байна гэсэн үг бол биш. Гэхдээ жоохон хязгаарлаад арай жоохон бага уугаараа заа. Тэгээд давсныхаа хэрэглээг жоохон багасгаад тэгээд доороосоо даарахгүй дулаан явж байгаараа за. 5 6 7 8 дугаар сегментүүдийг үнэлнэ гэсэн үг. За одоо ташуу хэмжээ бол 14.4 см хэвийн байна шүү заяа. За ерөнхийдөө илгэний их болон жоохон ихсэн болохоос бусдаар бол янз бүрийн голомтод өөрчлөлт илэрхий харагдах юм бол байхгүй. За одоо хоёлаа цусны чулуу байхгүй. Цусны хүүдид бол ямар нэгэн тийм саад болохоор голомтод өөрчлөлт байхгүй. Гэхдээ цусны хүүдийн их бисгэрээ нугларсан байгаа шүү заяа. За гүнзгий амсгаа авлаа. За сайн байна барьж байгаарай. Би илгэн. За ингээд би таныг 4D яхагаар хэвлийн 5 цул эрхтний чинь яг одоо үнэлэх гэж байна. За өнөөдөр та юм идсэн үү? Өглөө 6 цагт өглөөний хондоо гэсэн. Юм идсэн үү? Ер нь бол юм идэх ёсгүй байдаг байхгүй яхад харуулах та. Юм идчихээр чи ерөөсөө төлн гэж яваагүй болохоор ирээгүй болохоор тий. Тэгэхээр хоёулаа цусны хүүдийг үнэлэх боломжгүй болчихж байна гэсэн үг. Бас нойр улчирхай маань бас тодорхой хэмжээний хавшилт өгдөг. Тэгэхээр нойр улчирхай цусыг үнэлэхэд жоохон төвхтэй болчихж байна гэсэн үг шүү заяа. За тэгээ хоёулаа одоо яг харагдах байдлын ерөнхийд нь үнэлнэ л гэсэн үг. Гиз их дүүрдэг юм шиг л харагдаад их ерөнхийдөө хий ихтэй. Гиз дүүрдэг үү? Магадгүй. За гизээ том болгоорой. За одоо хоёулаа цусны хүүдийг үнэлнэ. Өглөө юм идсэн учраас өрөөсөө цусны хүүдийг үнэлэх харагдах боломжгүй л байгаад байна да. Гизээ сайн том болгоорой. Цусны хүүдийн хан нэлээд зузаан юм агшсан ч гэсэн ер нь бол бас харагдаад шүү. Гизээ сайн том болгоорой. Хан бол нэлээд зузаан юм биш. Дотроо бол бас чулуу байхыг үүсэхгүйгээр харагдаж шүү заяа. Тэгэхээр та заавал өлөн байжгаад шалгуулах хэрэгтэй. Тэгэхээр одоо та өнөөдөр өлийн ирээг учраас тань ингээл дахиад 2 ажил болчихж байгаа байхгүй юу? Хэрвээ өлөн байсан бол хоёлаа цусныхаа байдлыг үнэлээд чулуутай чулуугүй гэдгийг хэлээд өгөх боломжтой байсан гэхэл одоо бол чулуутай ах маш магадлалтай, хана нь маш зузаан харагдаж байна. Цусны ерөнхий цорог бол өргөсөөгүй. За гизээ том болгоорой. Хоёлаа одоо илгийг үнэлнэ. За илгэний зүүн дэлбэнгээс эхлээд өгөөд үнэлнэ. За зүүн дэлбэнд бол ер нь бол жоохон илэг өөхлөх хандлагатай, нэлээд жоохон цайвар дуу харагдаж шүү. Дотор өөх маань нэмэгдээд илгэний хэвийн үйл ажиллагаатай эсүүдийн завсраар өөхөн хуримтлал бий болчиход байна гэсэн үг шүү зэ. Тэгэхээр энийг ямар нэг эмийн аргаар аргалах ямар ч боломжгүй, зөвхөн та өөрөө энэ дотор өөхийг багасгаж турнаа л гэсэн үг. Ингээд удаа яваад ахмад илгэний өөхлөлтийн гаралтай хатуурл гэдэг юм бас үүсдэж шүү за. Тэгэхээр тэн дээр та сайн анхаараарай. За хоёлаа цаашаа хараад ивтээ. За хоёлаа одоо яг одоо л хэвэн амьсгалж байна. За тэгээ гүнзгий амьсгаа төгж гэхээр цээж рүүгээ хальт болох хамгийн уушгины дүүрэн багтаамжаар амьсгал аваад төгж шүү зэ. За гүнзгий амьсгаа авлаа. Аваарай. За гүнзгий амьсгаа аваад төгж. Илэг нилээ өөхлөлтэй байна заа. Та БЦ вирусын шинжилгээ өгч үзсэн үү? Өгчээс. За вирусгүй юу? За тэгвэл хоёлаа өөхлөлтөн дээр л анхаарах нь дээ. Таргалалтан дээр л анхаарна гэсэн үг байна шүү дээ. Тэгээ дээрэс нь өглөө өлөн биш юм идсэн байгаа учраас гэхдээ илэгний хэмжээ бол яг баруун ташуун хэмжээ. За тэгээ зүүн дэлбэнгийн хэмжээнүүд бол хэвэн байна за. За одоо хоёлаа бөөрийг үнэлнэ. За бас нэг жоохон аягнцар төвшинцэр сэргэж хандлагатай л байна. Бөөр ер нь танд өөрсдөө өвдөж мэдэгддэг үү? Бөөр өвддөг. Юу нэг яхад дараалахаар бөөр сэрг өвддөг. Харин жоохон сэргэжлэлтэй харагдаа тий. Тэр хоёлаа бөөрөө сайн гамнаа. Давсны хэрэглээг жоохон хязгаарланаа. За ёо. Тэгээ доороосоо даарахгүй.
За дэлүү бол хэвийн хэмжээтэй 9.9 буюу хэвийн хэмжээтэй биш үү? Том Марсын малгай нь 2 бүрний хэмжээ бол хэвийн байрлал хэвийн байна. Гэтэ баг зэрэг сэрэг жилттэй харагдаад байна шүү. За. За бусдаар бол бөөрөнд янз бүрийн тийм голомтод өөрчлөлтүүд буюу уйланхай, чулууш, хоожил тийм өөрчлөлтүүд бол харагдахгүй шүү. За. За ерөнхийдөө хоёлаа үнэлээд дуусчлаа да. За тэгэхээр хоёр одоо манай нэвтрүүлгийн хоёр оролцогчийн хувьд ер нь за биеийн байдлын хувьд ямар өөрчлөлттэй байна вэ? За сая хоёр хүн үзэхэд бол нэг нь бол яг хэвлийн яваа харуулах шаардлагыг хангаж ирсэн, үлэн байсан. Цусны хүүдийн нойролцоо ямарч одоо агшилтгүй яг 100% ажиллах одоо дүгнэлт их боломжтой хүмүүс байлаа. За тэр хүний тухайд бол яг харьцангуй гайгүйсэн, цусны хүүдийн бол нугларлын асуудалтай байсан. За хоёр дахь хүмүүс бол ямар ч яхад харуулах шаардлагыг одоо хангаж ирээгүй, ерөөсөө үлэн бус. За тэгээд юм идсэн учраас цусны хүүдийн маань агшсан. Тэгээд ингээ харахад цусны хүүдийн дотор бас чулуутай байх магадaltaй харагдаж байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаар төчүүд ер нь бол хэвлийн явахад харуулгаас 8-аас 12 цагийн өмнөөс юу ч идэхгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс маань бас өчигдөр орой нэмэгдсэн учраас хэвлийн маш дүүрэн. Ерөөсөө нөгөө явахад бид нар 5 цул эрэхтэй харах гэдэг. Гэтэл хажуугаар нь нөгөө хийтэй эрэхтнүүд маань орж ирээд дүрсийг сарнуудаад үнэлэхэд маш хүндрэлтэй байсан. Тэгэхээр тэр хүн дээр бол бас ер нь бол шаардлага хангахгүй бараг одоо дахиж шинжилгээ хийлгэх одоо юунд хүрээд битээр бол ясма ярилцсан байгаа. Тэгэхээр иймэрхүү байдалтай ер нь бол хүмүүс маань бас ирмээргүй өөрийгөө сайн бэлдэж ирж явах хэрэгтэй гэдгийг бас хэлмээр энэ ташрамд. За тэгэхээр танай эмнэлгийн хувьд одоо за хэвлийн явахад харуулахаар ирж байгаа хүмүүсүүдийн хувьд одоо ямар өвчний одоо өөрчлөлтүүд цоглон тохиолдож илэрч гарч ирж байгаа вэ? За манайх бол бид түрүүсэн те одоо яг бамбаа булчирхай зүрх за одоо би бол хэвлийн тал дээр яриа л да. Хэвлийн 5 цул эрэхтнийг үнэлэхэд за хамгийн нэгдүгürt элэг тийм ээ. Элэгний хувьд бол өвчтөл бол нэлээд өндөр байдаг. За элэг бол ямар шалтгаантайгаар ингэж өвчилж өрөвсөж орж ирж байна гэхээр хамгийн нэгдүгürt архины шалтгаантай. Арх их одоо нөгөө хортой бодис гэсэн үг шүү дээ тийм ээ. Хортой бодис их орж ирээд байна. Элэг маань өөрөө хоргоожүүлэх үүрэгтэй. Тэгэхээр элэг маань ерөөсө туйлдаа хүртэл эсүүд нь ажиллаад тэгээд ядраад одоо үхчээд холбогч дээр солигдоод татварл үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр архины шалтгаантай нэгдүгээр. Хоёрдугаарт одоо вирусын шалтгаантай. BC вирус байна. За нэмэгдээд дельта вирусын шалтгаантай бас эдгээр маань болохоор элэгний вирусыг сонгомлоор гэмтээдэг юм вирус. Элэгний эсийг сонгомлоор гэмтээдэг юм вирус маань вирусын халдвараар өвчлсөн тохиолдолд элэг хамгийн их бас өрсөж байна гэсэн. За гурав дахь шалтгаан маань болохоор таргалалт байна. Таргалалт гэхээр элэгний хэвийн үйл ажиллагаатай эсүүдийн завсраар өөх өрөмтөл бий болчиход байгаа байхгүй. За тэр маань яагаад одоо элэгний эсүүдийг өвчлөлт үргээд татварл үргээд байна вэ гэхээр тухайн эдсийг одоо тэжээлэр хангаж байгаа цусны судсууд мөн тэр завсраар явж байгаа. Тэгэхээр тэр судсуудыг дараад шалчилгаад тэр ямар ч тэжээлгүй болсон эсүүд маань мөн өгчээд холбогч дээр солигдоод татварлах үүсэж байгаа байхгүй. За тэгээд дөрөвт нь бол яг янз бүрийн ажлын одоо хүнд хортой нөхцөл байж болно. За бас нэг анхаарах зүйл маань болохоор эмийн зохисгүй хэрэглээд. Эм гэдэг маань нэг талаараа эм боловч нөгөө талаараа хор. Тэгэхээр орж ирсэн тэр эмийн бодис маань илгээр дамжаад хоргуужээл бас л өөрөөр ялгараад гарах хэвээр. Тэгэхээр тухайн эмийн зохисгүй хэрэглээ элгийг ч гэмтээж байна, бас давхар бөөрийг ч гэмтээж байна гэж ойлгож болно гэсэн. За ийм шалтгаанаар бол элэг маань нэгдүгээрт их өвчилж байна. За хоёрдугаарт нь бол цусны хүүдийн дээр бас маш их асуудалтай орж ирдэг. Ерөөсөө хижээл насныхан бол дандаа чулуутай орж ирнэ. За энэний шалтгаан бол юу вэ гэхээр бага залуутаа дандаа буруу холж байна гэсэн. Одоо ингээд бид нэр 10 жилийн хүүхдүүд ч юм уу эсвэл оюутнуудыг үзэхээр дандаа цусны хүүдийн нугларалтай байдаг байхгүй. Тэгэхээр цусны хүүдий гэдэг маань бол цус гэдэг бодисыг тодорхой хугацаанд одоо түр хадгалж агаад тэгээд ходоодонд одоо цусны тэр фермент хэрэгцээтэй шаардлагатай болсон үед агшилт өгөөд ходоод руу дээд хэсэг рүү хайж өгөх юм л үүрэгтэй уут байхгүй ерөөсөө. Тэгэхээр ходоодонд нөгөө зохистой хоолмоо нь орж ирэхгүй болохоор цус маань хүүдийнтэй маш их хэмжээгээр хоригдлагдаад явандаа хүүдийн маань сунсаар агаад нугларчдаг байхгүй. Тэгэхээр нугларч байна гэдэг маань цусны одоо ялгарал гаралтанд маш их саадтай болж байгаа. Дээрээс нь тухайн хүүхд маань буруу хооллоод яваад ахаар яг хижээл насандаа очихоор цус маань өтгөрсөөр га дотроос чулуу үсээд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нэг шатлалтай өвчлөл бол манад бол яг байгаа. Залуучууд нь болохоор цусны хүүдийн нугларалтай, хижээл насныхан болохоор цусны чулуутай, тэгээд хөгшин болоод ирэнгүүт цусны хүүдийг ахуулсан. Чулуутай учраас ахуулсан гэдэг ингэ явж идэг. Тэгэхээр ийм одоо өөрчлөлтүүд маш их одоо ажиглагдаж байгаа. За тэгээ гуравт нь бол нойр булчирхай. Нойр булчирхай бол ерөөсөө цустай 100% холбоотой.
ерөөсөө нэг суугаар дээдгц рүү хаягддаг байхгүй. Тэгэхээр нойрол цусны гол үүрэг маань болохоор нойролцохын ферментийг идэвхжүүлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр тэр хоёр маань тал талаасаа суугаар уулзаад нэг сууганд нийлээд дээдгц рүү хаягдах хэрэгтэй байтал цусны урсгал буруу нөгөө дээдгц рүү орохгүй нойролцохын сууг руугаа ороод сууган дотроо нойролцохын төр одоо хүчтэй ферментүүдийг идэвхжүүлээд нойролцохыгаа өөрөө дотроосоо өөрөөгөө задлаад гэмтээгээд байдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө нөгөө цусны бас л буруу урсгалтай нөгөө хооллолтын буруу хөвшилтэй холбоотойгоор ингэж үргэлжлэж байгаа маа. За тэгээд ийм өөрчлөлтүүд бол маш их байна манай монголчуудад. За тэгэхээр би одоо анхааруулж хэлэх гэж байгаа гол зүйл маань нэгдүгээр бид нар амьдралынхаа хэв хөвчлийг өөрчлөх хэрэгтэй. Одоо хооллолтоо зөв болгох хэрэгтэй. Хизээж залуучууд нь өлөн гүйдгүү те өглөө заавал юм мэдчихэд явдаг тийм байх хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт өөрийнхөө бие махбодод маш их анхаарах хэрэгтэй. Манайд ерөөс урьдчилан сэргийлэлт гэдэг юм огт байхгүй. Ээход одоо би жилд нэг удаа харуулдаг гэж сууж идэг байхгүй. Ерөөсөө жил биш. Ямар нэгэн байгууллагт орлоо гэд байгууллагын шугамар хүртэл те байгууллагууд чинь жилд 2 удаа одоо ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах хэрэгтэй шүү дээ. Тэрийгэ бодсон ч гэсэн жилд одоо ядаж 2 удаа өөрийгөө бие үзүүлчихдэг байх хэрэгтэй. Гэтэл тийм юм ерөөсөө байхгүй. Дандаа өвчлсөн хойно нь одоо энд өвдчлөө гэдэг ингэж орж ирдэг тийм ба. За тэгээд дээрэс нь БЦ вирус вирусыг бол цусаар авна тий бэлгийн замаар авна тий. Тэгэхээр вирусээр халдварсан гэдгийг ерөөсөө огт мэдэхгүй явж байгаа. За өнөөдөр за шинжилгээ өгчийгээд B вирустэй болчихжээ гэд ингээд үзэхэд ороодсон байдаг. Саяхан манад бас тиймэрхүү тохиолдол гарсан. Залуухан маш залуухан 23 таа охин орж ирж байгаа байхгүй. Тэгээд B вирустэйг сая ингээ онцлоглоо гэд үзэхэд аль хэзээ нэлгний хатуурал болцсон, бэлгүүн томорцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ерөөсөө маш бага дээр нь онцлуулахын тулд манад урьдчилан сэргийлэлт гэдэг зүйлийг хизээч орхигдуулмааргүй байна. Нэгдүгээр, хоёрдугаар хүмүүсийн зөв одоо дадал заншилтай болмаар байна. Тэр тал дээр маш их анхаармаар байна л гэж хэлмээр байна. Ийм өөрчлөлт ер нь бол манай монголчуудад маш их зовлон тохиолдож байна. Явуулын эмч нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаараар бид Happy Heritage онцлогооны төвийн 4D хэвлийн хог та бүхэн танилцууллаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баярлалаа.